Сэмэцханөө хүрхэн зурагчийн таарад уншлагт тавтай морил өнөөдрийн уншлагаараа бид энэ оны хамгийн сүүлийн сар болох 12 дугаар сарын төлөв байдлаа хамтдаа харцгаана. За тэгээд мэдээж 12 дугаар сарыг илэрхийлэх нэг карт 12 дугаар сарын ажил кэрээр мөнгө санхүү хайр дурлал за мөн түүн дээрээ нэмээд хамгийн гоё зүйл нь 12 дугаар сар чинь нөгөө нэг энэ оны хамгийн сүүлийн сар учраас шинэ оноос өмнө 12 дугаар сарда багтаад бид нэр яг юу хийж бүтээх ёстой вэ? Хийж дуусгах ёстой ажил байна уу гэсэн асуултыг асууцгаана. За ийм 5 картыг татна. Энэ удаагийн уншлага маань 4 групптэй. Тэгээд ийм хөөрхөн 100 сарын стикернүүдээр төлөвлөсөн 1-р групп, 2-р групп, 3-р групп, 4-р групп. За та маш сайн харж байгаад өөрт хамгийн их таалагдсанаа сонгоод ороорой. Сэмэцханөө Санта Клаусыг сонгосон 1-р группийн минь уншлагатаа тавтай морил. За эхний карт бол бидний 12 дугаар сарыг илэрхийлж байгаа карт байгаа. За энэ карт нь яг юу гэж хэлж байна вэ гэх юм бол тэний 12 дугаар сар бол маш их адал явдалтай сар байна. Ер нь бол адал явдлаар дүүрэн байх болно. За тэгээд та маш их тийм эрхчлөөтэй гоё тийм айгуу тийм шинэ содон үйл явдлууд маш их болж магадгүй. За тэгээд үүнээс гадна нэг том хэлж байгаа зүйл нь бол энэ 12 дугаар сар таны амьдралд цаашдын удаан хугацаанд үргэлжлэх маш том зүйлүүдийн одоо эхлэл нээлт одоо шинэ эхлэл нь байж бол бас чадах байх. Тийм болохоор түүнийгээ дагаад энэ чухал зүйлүүдийн эхлэл байж магадгүй учраас та энэ 12 дугаар сарда хитрхи тийм аясаараач гэх юм уу одоо юу гэдэг одоо өөр дээрээ жоохон төвлөрж өгөх магадгүй шаардлагатай болох байхаа тохиолдож байгаа үйл явдлууд тэ ер нь яг ямар учир утгатай юу болоод байна гэдгийг жоохон өөрөө жоохон бодох хэрэгтэй, анзаарч явах хэрэгтэй байх. За ажил кэрьер сурдлага хөтөлмөрийн маань тал дээр бол 12 дугаар сар биднийг ер нь л жоохон дарагдуулах гад байгаа юм шиг байна. За ер нь бол ажил одоо хичээлдээ ер нь л амар дарагдаж магадгүй шүү гэсэн тийм одоо анхааруулгын карт бол гараад ирлээ. За тэгээд ер нь бол ажил хийдэг хүмүүс маань ч гэсэн одоо энэ оны эцэс болж юм те цалин тооцоо гэл тэгэл бизнес эрхэлдэг хүмүүсээс нь ч гэсэн угаасаа ингээд ялгаа байхгүй эн чинь ингээд ер нь бол амар их ажил ихтэй байгаагаасаа болоод өөрийгөө ядраах те ингээд карьер мэрээр ингээд жоохон зогсонг байдалд орох ер нь бол маш ихээр ингээд дарагдаад түүнийхээ доороос ингээд өндөөж чадахгүй байж магадгүй шүү гэсэн анхааруулга өгөөд байна. За тэгээд хичээл сургуульд явдаг, суралцдаг хүмүүсийн хувьд бол одоо хичээлдээ дарагдах юм уу тий одоо угаасаа улирлиц болж байгаа болохоор шалгалт шүүлэг тэгээл ингээл бие даалт хичээлүүд гээл иймэрхүү зүйлүүдэд нэлээд дарагдах юм шиг байна. Тийм болохоор одоо 12 дугаар сар маань дөнгөж эхэлж байгаа учраас эхнээс нь ингээд цаг тухайд нь өдрөөр ингээд баг багаар юмнуудаа ингээд хийгээд яваарэ. Гэхдээ ер нь л ингээд дарагдаж нэлээ ачааллж ер нь магадгүй үүнд бол ингээд сэтгэл зүйн одоо бие махбодын бас бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. За тэгвэл үүнийгээ дагаад бид нарыг одоо мөнгө санхүүгийн тал дээр ч гэсэн 12 дугаар сар нэлээд жоохон чангалсан сар болж ер нь магадгүй юм байна. За ер нь бол одоо хэрвээ одоо ямар нэгэн зээлтэй хин нэгэнд өртөө болвол тэрийг одоо ер нь л ингээ барагдуулахыг одоо хичээхгүй бол 12 дугаар сард одоо нилээ одоо өрөө нэхэх ч юм уу те ер нь бол жоохон өрөндөө дарагдах нэг тиймэрхүү юм болоос гарч ирлээ. За тэгээд бизнес эрхэлдэг хүмүүсийн маань хувьд ч гэсэн ер нь бол маш том анхааруулгын хөзөр бол гарч ирсэн. 12 дугаар сарда ер нь бол энэ мөнгө санхүүгийн тал дээр ер нь бол хатуу дэглэмтэй ер нь бол жоохон нилээн хатуу сар болж өнгөрөх юм шиг байна. За ер нь бол одоо бүр юм одоо мөнгө санхүүгийн тал дээр маш ухаалаг шийдвэрүүдийг гаргахгүй бол хэцүү байдалд хүрч магадгүй. За тэгээд өөрөө чинь шийдвэрээс бас үл хамааран ингээд цаанаасаа л жоохон ингээд мөнгө санхүүгийн тал дээр жоохон одгүй байх ч гэдэг юм уу. Ер нь тиймэрхүү зүйл бол гарч иж магадгүй. За тэгээд энэ нь бол хамгийн гол нь иймэрхүү зүйлүүд болсон ч гэсэн үнийг ингээд даваад гарах одоо эрч хүчтэй байх хэрэгтэй. Ер нь бол 12 дугаар сар ажил карьер мөнгө санхүүгийн тал дээр бол ер нь жоохон хатуу сар болж ер нь магадгүй юм байна. За 12 дугаар сар дээр тэгвэл хайр сэтгэлийн тал дээр за манай хостой хүмүүсийн хувьд болвол за ер нь бол хостой жоохон буулт хийж сурах хэрэгтэй болох нь байна. Ер нь бол хоорондоо шударгаар харилцахад маш их тийм суралцах сар болно. Ингээгч бараг шаардлагатай сар болох нэ. За тэгээд өмнө нь та одоо хайранд яаж ханддаг байсан Тэ ер нь бол та яг өмнө хостой яаж ханддаг байсан тэр болгоныхоо яг үр шимийг
хүртэх сар бол байх нь. За угаасаа жилиц гэхээр угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэр жил одоо танд өгөх ёстой зүйлүүдээ өгөөд одоо үлдэн. Тийм болохоор та одоо хостой яаж ханддаг байсан тэр болгоныгоо өөрөө бас ингээд хүлээж авах нь гоё мэдрэмж өгдөг байсан бол гоё мэдрэмжээ л аавна те муухай мэдрэмж өгдөг байсан бол муухай мэдрэмжээ л аавна гэдэг юм уу. За хостой хүмүүсийн маань хувьд одоо хамгийн том сурах ёстой зүйл нь одоо яг шударгаар харилцаж одоо сурах хэрэгтэй байх нэ. За тэгвэл синглчүүдийн маань хувьд ер нь бол 12 дугаар сар чинь одоо чамд яг чи ямар хайрыг хүртэх ёстой вэ? Та ямар хайрыг хүртэх ёстой вэ? Тэрийг чинь л одоо өөртөө чинь өгнө. Хэрвээ та өмнө нь одоо таны хийсэн зүйлүүдээр одоо баг ингээд энэ чинь нэг юм үл өөр гэдэг шиг юм болоод байгаа байхгүй юу? Өмнө нь ингээд хүнд дандаа л гоё хайрыг мэдрүүлдэг, гоё зүйлийг авдаг гэсэн бол тэр хайраа л авна. За хэрвээ одоо жоохон сөрөг байсан бол тэм жоохон сөрөгдөл юм ирнэ гэсэн үг. Ер нь бол ямар хайрыг хүртэх ёстой тэр хайраа чи өөрөө хүртнэ гэж хэлсэн. Гэтэ энийг бол жоохон эргээр нь хараарэ. Ер нь миний харж байгаагаар бол 12 дугаар сар чинь одоо синглчүүдэд маань ер нь бол тэр хүртэх ёстой хайрыг чинь яг хүч байгаа магадгүй шинэ учрал учруулах гэж байгаа юм шиг болоо санагдлаа. За тэгвэл бидний энэ удаагийн уншлагын хамгийн чухал сэдэв болох 12 дугаар сартаа бид яг юг хийж бүтээх ёстой вэ те яг хийж дуусгах ёстой нэг ажил байна уу гэсэн одоо асуултанд бол энэхүү карт гарч ирсэн. За тэгээд нэг талаасаа болвол толгой ба зүрх сэтгэлийн одоо тэнцвэрийг одоо тэнцвэржүүлэх хэрэгтэй, үүнд одоо суралцах хэрэгтэй гэж бол хэлж гин. За нөгөө талаасаа бол юу гэж харж ийн вэ гэх юм бол одоо хин нэгэн эрэгтэй хүнтэй холбоотой тийм дуусгах ёстой зүйл байгаа болвол аль эсвэл одоо нэг тийм баярлуулах ёстой эрэгтэй хүн байгаа бол баярлуулаарай ч гэдэг юм уу те. Ер нь бол шүд утгаараа хэлэх юм бол бас одоо айл гэрийн нэг тийм аав хүн байж болно. Аавыгаа баярлуулах, аль эсвэл ахыгаа, аль эсвэл өвөөгөө ч юм уу те. За тэр хүмүүстэй гоё бэлэг авч өгөх, хамтдаа цагийг өнгөрөөх гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйлийг бол хийх ёстой. 12 сарда одоо энэ ондоо багтаад нэг хамтдаа цагийг өнгөрөөх ёстой юм шиг ба санагдаж байна. За тэгээд бусад зарим нэг хүмүүсийн хувьд бол бас нөхрөнөөс байж болно. Найз залуу, эрэгтэй дүүж гэдэг юм уу те. Ер нь бол нэг тийм ойр дотны тийм эрэгтэй хүн. За одоо тэр хүндээ яг тийм цаг зав гаргаж одоо хамтдаа байх, гоё хоол унд хийж өгөх те, бэлэг сэлт өгөх одоо үгүйсээ шинэ жилийн баяр болох гэж байгаа болохоор за иймэрхүү зүйлүүдийг бол 12 сарда 1-р группийнх маань бол хийж гүйцэлдүүлэхэд бол маш зүгээр юм шиг бол гарч ирлээ. За тэгээд 1-р группийнх минь мөнгө санхүүгийн тал дээр, ажил карьерийн тал дээр бас анхаарах зүйлүүд дээр анхаараад хийх ёстой зүйлүүдээс цаг тухайд нь хийгээрэй. За тэгээд миний уншлагыг энэ хүртэл сонссон та бүхэндээ талархаж байна. Хамтдаа картнуудаа талархацгаая. За тэгээд дараагийн уншлагаар уулзтлаа. Баяртай. Сайн байцгаана уу? Цасан сонгосон 2 дугаар группийнх минь уншлагатаа тавтай мөрөл. За бидний эхний карт бол таны 12 дугаар сарыг одоо бүхэлд нь илэрхийлж чадах карт байгаа. За тэгвэл та бүхний маань 12 дугаар сар ер нь бол тэлэлт, өсөлт, эрч хүчээр дүүрэн сар байх нэ. За ер нь бол алсын хараагаа уламд хэлэх болно. Ер нь бол урагшаага харсан маш их зүйлүүдийг одоо шин зүйлүүдийг эхлүүлэхийг одоо төлөвлөж одоо эхлүүлж эхлэх гэх юм уу те. Айгүй олон зүйлийг одоо манифест хийсэн тиймэрхүү сар болох нэ. Одоо дотроо одоо яг хийх ёстой зүйлүүдэд зураглах одоо тэрийг одоо түүнийхээ төлөө одоо алхаж эхлэх гэх юм уу. За тэгээд 12 дугаар сартаа ч гэсэн ерөнхийдөө бол яг энэ мэтчлэн зүйлүүдийг бас хийхэд бол маш тохиромжтой байх хаа. Ер нь бол өөрийн одоо бүх тал дээрээ те мөнгө санхүү, ажил карьер, тэгээ энэ амьдралын бүхэл одоо боломжтой талууд дээр одоо тэлэлт, өсөлт одоо яаж илүү тэлэх үү гэсэн зүйлүүдээ одоо төлөвлөж одоо түүнийхээ төлөө урагшилахад бол маш тохиромжтой сар байх нэ. За тэгвэл ажил карьерийн тал дээр ч гэсэн ер нь бол маш их амбицтай, тэ ер нь иш хүчтэй, ер нь айгүй тийм урагштай сар байж одоо өнгөрөхөөр байна. За тэгээд ер нь бол одоо шинэ ажил бас ирж магадгүй. Ер нь ажил хийж байгаа хүмүүст манаас шинэ ажил, шинэ боломжууд бас гарч ирж магадгүй. За эсвэл ажлаа солиё гэж бодож байгаа, шинэ бизнес эхлүүлэе гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн айгүй ээлтэй сар байх нь. Ер нь бол айгүй тийм одоо бүр бүтээл те одоо өөрийн одоо дотоод хүн чинь айгүй тийм иш хүчтэй ер нь ажлыг гэсэн урам зориг маш өндөртэй тийм сар байна. За мөн боловсролын тал дээр ч гэсэн одоо
маш их тэр зүйлүүд чинь одоо нэмэгдэн те сурч боловсрох тэр хүсэл эрмэлзэл чинь айгүй өндөр байх болно. Өөрөө одоо яг ингэж биежилж сурыг гэсэн тэр хүсэл чинь одоо маш өндөр байна. Ер нь бол ажлын бүтээмж дээр ч гэсэн айгүй ээлтэй сар байж өнгөрөх нэ. Мөн одоо янз бүрийн шийдвэрүүдийг гаргахад маш тохиромжтой сар байх болно. Одоо таны оюун ухаан та өөрөө маш их сэргэг, оюун ухаан чинь маш хурц байх учраас энэ одоо шийдвэр гаргахад одоо оновчтой шийдвэр гаргах бас боломжтой. За ер нь бол айгүй тийм хувь хүний хувьд бол айгүй сэргэг тийм одоо ямар ч одоо саад бэрхшээлгүй одоо айгүй тийм сэргэг ирч хүчтэй сар байхаар бол харагдчихээн. За тэгвэл санхүү эдийн засгийн тал дээр ч гэсэн ерөнхийдөө бол 12 дугаар сар бол энэ 2 дугаар группийнхэнд маань маш тийм ээлтэй сар байна. За санхүүгийн хувьд бол маш тийм тогтвортой, найдвартай байдалтай бол байхаар байна гэж бол хэлж байна. За санхүүгээ бол өөрийн хүснээрээ зарцуулж, хүснээрээ хуримтлуулж чадна. Ерөнхийдөө бол санхүүгийн тогтвортой байдлыг одоо маш сайнаар барьж чадна. Та өөрөө их одоо сэрэг байхаар бол санагдчихэйна. За ер нь бол 12 дугаар сартаа бол санхүүгийн уналттай ийм янз бүрийн асуудлууд бол байхгүй. Ер нь бол маш тогтвортой, маш найдвартай, тийм айгүй гоё, айгүй эерэг сар байна. За тэгвэл хостой хүмүүсийн маань хувьд одоо 12 дугаар сарын хайр дурлалын байдал нь бол ерөнхийдөө бол сэтгэл ханамжч тэр одоо материаллык зүйл мөнгө санхүүгийн тал дээр ч тэр маш их тийм гоё сэтгэл хангалуун одоо элбэг дэлбэг сайн сайхан байх нь байна. За ерөнхийдөө бол аз жаргалаар дүүрэн одоо гэр бүл нь одоо хайраар бэлгсэн тийм гоё сар байх нь байна. За мөн одоо хостойгоо одоо шууд одоо амьдрий гэрлий гэж бодож байгаа хүмүүст ч гэсэн ерөнхийдөө бол баттай суурчин одоо аль хэдийн одоо үүсч гарч ирэх тэр сар байх нэ. За мөн шинээр одоо байр худалдаж авъя, хамтдаа амьдралаа эхлүүлье гэж бодож байгаа хүмүүс бас байх юм бол үүнийгээ хийгээд ч гэсэн маш тийм тохиромжтой сар байх нь байна. За ерөнхийдөө бол энэ сарда энэ бүхэн чинь одоо яг бэлэн болж эхэлнэ гэх юм уу. Ерөнхийдөө бол одоо хостой хүмүүсийн маань одоо хувьд бол ингээд амьдралыг чинь одоо илүү бүр бат бөх суурь нь одоо улмал ингэж бат бөхчөж тийм гоё болж ирэх нэ. За тэгээд яг одоо тогтцсон амьдралтай манай хүмүүс төр бол яг тэр амьдрал нь улмал юм гоё элбэг дэлбэг аз жаргалтай дутах одоо тийм зүйлгүй тийм маш гоё гэр бүлүүд бол одоо байхаар харагдаж байна. Бас дээрэс нь одоо гэрлэлтэй одоо батлуулагч гэдэг юм уу одоо дараагийн шатрууга бүр ингээд амьдрал болгож одоо хостойгоо одоо амьдралаа зохиох тиймэрхүү үе шатрууга бол орж болно. За тэгвэл ганц бие хүмүүсийн маань хувьд бол хэрвээ одоо дөнгөж ингээ хос мостой боллоо гэхэд гэр бүлийн нөлөө маш их гарч ирэхээр бол харагдаж байна. За тэгээд хостойгоо одоо ингээд одоо тэр хүнтэй чи ингээд үерхгүй ч гэдэг юм уу ингээд гэр бүлийнхэн чинь маш их одоо хажуугаас чинь одоо оролцсон. Гэтэ энэ оролцоо болвол одоо тийм сөрөг утгаараа биш ер нь гэр бүлийнхэн чинь маш үнэтэй зөвлөгөөг бол ер нь өгч чаднаа гэж бол хэлж байна. За эсвэл одоо заавал гэр бүлийнхэн одоо аав ээжийнхаа зөвшөөрлөөр гэх юм уу ингээд хүнтэй үерхэх одоо нэг тийм нөхцөл байдалд оронж гэх юм уу хүнтэй үерхийн тулд ингээд аав ээжээс ингээд амар зөвшөөрөл авах ингээд шаардлагатай болгох гэх юм уу нэг тиймэрхүү одоо хайр дурлал чинь ингээд гэр бүлтэй чинь жоохон холбогдох гэх юм уу нэг тиймэрхүү асуудлууд бол гарч ирэх нэ. За тэгээд синглчүүдийн маань хувьд бас одоо хайр сэтгэлийн тал дээр бас тийм яг тийм шинэ учраас яг бүр ингээд баттай байгаа ч гэж хэлж чадахгүй, яг ингээд байхгүй ч гэж бас хэлж чадахгүй. Гэхдээ ер нь бол хэрвээ байх юм бол одоо энэ хайр чинь магадгүй цаашдаа ингээд амар гүнзгийрнэ. За тэгээд түүн дээр чинь гэр бүлийнхэн чинь бас айгүй их нөлөөлөх нэ. За тэгвэл та бүхэн маань 12 дугаар сартаа энэ он дуусгаас өмнө яг үг хийж гүйцэлдүүлэх ёстой вэ гэсэн чинь ерөнхийдөө бол хуучин дурсамжуудаа одоо иргэн дурсаж санах. За тэгээд хүчний танилуудтайгаа уулзах ерөнхийдөө бол өөрийнхөө сэтгэл дотроо тэр гоё өнгөрсөн төлцөн тэр гоё мэдрэмжүүдээ буцаад сэргээх. За тэгээд найзуудтайгаа уулзах. За түүнээс гадна одоо гэр бүлийнхэнтэйгээ ер нь бол аав ээж дээрээ очих ер нь гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх, хамтдаа хоол идэх ер нь ингээд хамт ингээ нэг оройх ч юм уу ингээд хамт өнгөрөөх, хүчний гой дурсамжуудаа ярилцах энэ гой мэдрэмж таашаалуудыг бол авах хэрэгтэй байна. За он гарахаас өмнө энийг бол бүр заавал хийгээрээ ерөнхийдөө бол өөртөө
яг нэг өдрийг ингээд өөрийнхөө багын гоё дурсамжуудыг дурсан санагч гэдэг юм уу те өөрийнхөө юм сэтгэл зүйд гоё эдгэрэл өгсөн тэр гоё мэдрэмжийг одоо энэ 12 дугаар сартаа батад хэдэн удаач авсан болно. За ерөнхийдөө бол тэр гоё эдгэрэлтийг ол мэдрэх ёстой юм байна. За тэгээд энэ 12 дугаар сард чинь одоо зул сарын баяр, шинэ жилийн баяр гээд бидний одоо хүүхэд настай холбоотой тийм гоё дурсамжууд, гоё зүйлүүд угаасаа цаанаасаа ингээд гарч ирдэг болохоор тэр бүхнийгаа ингэж гоё ад жаргалтайгаар ингэж өөр дээрээ гоё мэдэрч хайраар дүрэн байгаарай л гэж юу н хэлж байгаа шүү вэ. За тэгээд 2 дугаар группийнхний маань хувьд бол ерөөсөө бүх карт нь амар гоё гарч ирсэн. За тэгээд 12 дугаар сартаа ирч хүчээр дүүрэн ажиглалаар дүүрэн гоё байцгаагаарай. Миний өнөөдрийн дугаарыг сонссон та бүхэндээ талархаж байна. Хамтдаа тарот картнуудаа ч гэсэн талархацгаая. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Сайн байцгаана уу? Гацуур мод сонгосон 3 дугаар группийнхэн минь уншлагата тавтай морил. За та хэдийн маань 12 дугаар сарыг одоо бүхэлдээ илэрхийлж чадах картн дээр бол ер нь бол нэлийн том анхааруулгын карт гараад ирлээ. За энэ нь юуг анхааруулж ийн вэ гэх юм бол за материаллык зүйлийн боол болохоос бол сэргийлээрээ. За ерөнхийдөө бол ямар нэгэн зүйлээс хараат байдалд одоо байх магадлал маш өндөртэй байна. За хитрхи их одоо тий ерөнхийдөө бол жоохон сэтгэл зүйн тийм дарамтанд төртөг гэх юм уу. Одоо дутагдж байгаа зүйлүүдээсээ болоод айгүй их өөрийгөө зовоох, шаналгах тий одоо мөнгө ер шууд утгаараа хэлвэл мөнгө штэ тий. За тэгээд энэ талаар бол жоохон өөр дээр арга хэмжээ авах жоохон шаардлагатай саруулж магадгүй. За мөн шууд утгаараа бас зарим нэг хүмүүсийн дарангуйлал, зарим нэг хүмүүсийн иргэшээл байх тий ерөнхийдөө бол одоо тийм ухаа сөрөг мэдрэмжүүд, сөрөг хандлагуудыг өөр дээрээ бас хүлээж авах бас ер нь магадлалтай одоо бусдаас одоо шууд л хараад байдалтай байх, өөрийн гэсэн одоо эрх чөлөөгүй байдалтай байх гэсэн нэг иймэрхүү зүйлүүд бол гарч ирээд байна. За тэгээд ерөнхийдөө бол за буруу муу зуршилд одоо жоохон донтох те ерөнхийдөө бол өөрийнхөө дотоод хүнийг одоо хитрхи хязгаарлах гэдэг юм уу? Сайн сайхан зүйл рүү өөрийгөө хязгаарлаад одоо муу зүйл рүү жоохон хазаах гэсэн иймэрхүү зүйлүүдийг одоо маш томоор одоо анхааруулж гарч ирлээ. За тэгээд 12 дугаар сартаа ерөнхийдөө бол одоо хэрэггүй дэмий зүйлүүдэд бас цагаа маш их зарцуулж магадгүй. Хин нэгэн хэрэггүй хүмүүстэй маш их нийлж өөрийгөө одоо буруу зүйл рүү уруу татуулж бас магадгүй. Тийм болохоор ерөнхийдөө бол өөрийн гэсэн одоо эрх чөлөө, өөрийн одоо дотоод хүний тэр хүсэл зоригийг одоо айгүйх анхаарч яг юу хийх ёстой вэ би гэдэг одоо өөр дээрээ маш их дүн шинжилгээ хийх хэрэгтэй. За тэгээд таныг одоо сэтгэл зүйд чинь шууд утгаараа дарамт үзүүлдэг, муухай мэдрэмж өгдөг тийм хүмүүсээс ерөнхийдөө бол холхон байгаарэ гэж бас хэлмээр байна. За тэгвэл ажил, карьер, одоо сурчлага хөдөлмөрийн хувьд болвол ажил хийх хүсэл эрмэлзэл, сурах хүсэл эрмэлзэл чинь бол маш өндөр байна. Ерөнхийдөө бол айгүй эрт хүчтэй байх нь байна. За тэгээд үүнийгээ дагаад маш их зөрөгтэй шийдвэрүүдийг бас гаргаж чаднаа. Ерөнхийдөө бол ямар ч эргэлзээгүйгээр өөртөө маш их ихтгэлтэй байх болно. За тэгээд бизнес эрхэлдэг хүмүүсийн маань хувьд давуу талтай шинэ бизнесүүд одоо нээгдэж, үд хаалга нээгдэж бас энэ шинэ бизнесүүдээс орж ирж магадгүй. За ерөнхийдөө бол ажил карьерийн тал дээр бол айгүй эерэг сар байна. За тэгээд 12 дугаар сарын мөнгө санхүүгийн байдал дээр бол ажил карьерээ дагаад мөнгө санхүүгийн байдал чинь ч гэсэн маш эерэг байна. За тэгээд хайртай хүмүүстэй одоо санхүүгийн хувьд айгүй их дэмжлэг үзүүлж одоо магадгүй болно. За дэмжлэг үзүүлэхэд ч ихсэн айгүй тийм хэрэгтэй. Ингэснээр бас өөр дээр чинь бас айгүй их эерэг үр дүнгууд бас гарч ирнэ. Ерөнхийдөө бол гэр бүлийнхаа хүмүүс, дөрөв хүүхдүүдтэй тий ах дүү нартаа одоо их нэртэй нөхөртөө хайртай хүмүүстэй ерөнхийдөө бол мөнгө санхүүгээ маш ихээр одоо зарцуулахад бол айгүй зүгээр. За тэгээ санхүүгийн үед бол угаасаа тогтвортой, тав тухтай байна. За ерөнхийдөө бол ямар нэгэн тийм санхүүгийн тал дээр асуудлууд бол байхгүй. За ерөнхийдөө бол 12 дугаар сартаа ихэнх санхүүгээ одоо ихэнх гихэнч одоо хайшин ер нь бол санхүүгээ хайртай хүмүүстэй бас зарцуулахудаас айгүй зүгээр шүү. За тэгээд ер нь бол ажил карьер санхүүгийн тал дээр айгүй тийм эерэг сар байна. За 12 дугаар сар хайр дурлалын тал дээр болвол за ерөнхийдөө бол хатуухан хэрнээ танд маш их тийм одоо
өөрийн чинь ирээдүйд одоо маш хэрэгтэй тийм шийдвэрийг одоо орчлон ертөнцид танд бол бараг хийж өгөхөр ийм сар байна. За энэ нь одоо яг юу гэсэн үг вэ гэх юм бол та хэрвээ одоо хин нэгэн хүнтэй одоо дуусгахыг тэр харилцаанд ерөнхийдөө бол жоохон ихтгэл муутай байдаг. За тэгэхээр ер нь сэтгэл хангалуун бус байдаг. За энэ харилцааг ер нь л дуусгая гэж боддог бол за тэр чинь дуусна. За тэгээд одоо түүнийхээ дараа одоо тэн дээр одоо шинэ тийм гоё зүйлүүд нь одоо ирнэ гэсэн үг шүү дээ. Тэ ерөнхийдөө бол хайр дурлалын тал дээр за хэрвээ дуусгая гэж боддоггүй. За зүгээр ингээд хайртай хүнтэй за тэгээд энэ дээрээ жоохон нэг тийм асуудалтай энэ асуудлыг шийдээд дуусгачвал ингээд бит хоёрын харилцаа ингээд сайхан болно гэж боддог хүмүүс байвал за яг тэр бодож байгаа асуудлууд чинь тэр том асуудлууд чинь бол дууснаа. За тэгээд дуусны дараагаар бол маш гоё тийм шинэ эхлэлүүд шинэ гоё эерэг өөрчлөлтүүд бол ирнэ. За ер нь бол хайр дурлалын тал дээр маш их тийм өөрчлөлт гарсан сар байх болно. Хостой хүмүүсийн маань хувьд те ерөнхийдөө бол айгүй тийм одоо сөрөг зүйлүүд нь дуусч тэр нь одоо дуусахтаа жоохон хэцүүхэнж дуусч магадгүй. Тэгээ ер нь бол тэрэнд бол сэтгэлийн бэлтгэлтэй ах хэрэгтэй. За тэгээд тэр дууснараа танд одоо илүү тийм ирээдүйд ирэх тэр гоё сайхан зүйлүүдийг бол авчирч өгнө гэдэгт бол итгээрэй. За ганц бие хүмүүсийн маань хувьд бол одоо өөрчлөлт гэдэг байгаа шүү дээ. За ерөнхийдөө бол одоо жишээ нь краш чинь гинт өөрчлөгдөх гэх юм уу те. Гинт ингээд амар таалагддаг гэсэн краш чинь өөрчлөж ингээд таалагддгүй болоод өөр илүү дээр хүнийг ингээд хардаг болох гэх юм уу. За аль эсвэл одоо юмэр чи ер нь л бол ийм таны хайр сэтгэлийн тал дээр одоо дуусгах ёстой зүйлээ дуусгаад дараагийн эсвэл одоо тийм шинэ гоё харилцааг бас одоо эхлүүлж бол магадгүй те. Ийм гоё илүү дээр харилцааны бас эхлэлийг бас тавьж магадгүй. За ер нь л бол ийм хайр сэтгэлийн тал дээр айгүй их тийм өөрчлөлт орохоор л харагдаж байна. За тэгвэл 3 дугаар группийнхнээ маань хувьд одоо он гарахаас өмнө 12 сартаа багтаад яг юу хийж амжуулах ёстой вэ гэсэн чинь найзуудтайгаа нэг орой сайхан гараарай. За одоо орой гэхийн цаашийн бас ингээд өдрийн цагаар ч юм уу ер нь бол найзуудтайгаа ингээд хамтдаа цагийг өнгөрөөгөөрэй. Ерөнхийдөө бол тэд нэртэйгээ хамтдаа ингээд хийдэг байсан гоё зүйлүүдээ хийгээд дуртай киногоо хамтдаа үзээд хамт хоол идээд тэ. За эсвэл одоо хамт олонтойгоо бас гоё цагийг өнгөрөөгөөрэй. Ерөнхийдөө бол одоо цугларалт одоо баяр ёслол хийхэд бас айгүй зүгээр одоо гэртээ тэднийгээ одоо оройн хоолнд өргөж гэдэг юм уу тий хайртай дотны хүмүүсээ ерөнхийдөө бол одоо нийгмийг одоо хамарсан одоо ингээд бусад хүмүүстэй илүү ингэж гадагшаа зэхэлсэн тийм гоё гоё үйл явдлуудыг одоо тэмдэглэж тэгээ тиймэрхүү зүйлүүдийг бас хийгээрээ ер нь л бол ингээд найзуудтайгаа хамтдаа нэг өдрийг гоё хөвгчлөлтэй өнгөрөөх ч гэдэг юм уу тий тиймэрхүү зүйлүүдийг бол хийж амжуулаарай гэж бол хэлж байна. За тэгээд угаасаа шинэ жилийн баяр болох ч байгаа болохоор угаасаа л тийм янз бүрийн арга хэмжээ гоё гоё юмнуудад бас очих байх. За тэгээд тэрэн дээрээ одоо тэгээд очихдоо өөртөө хамгийн гол нь тэр гоё мэдрэмжүүдийг бас үлдээгээрээ өөрөө бас тэр мэдрэмжийг одоо мэдрэхээс ерөөсөө хойш сууж болохгүй шүү тий 12 дугаар сарда яг хийх ёстой зүйл чинь бол одоо хүмүүстэй одоо цагийг гоё өнгөрөөх. За тэгээ та бүхний маань хувьд нөгөө нэг хамгийн ихэнд гарч ирсэн анхааруулах картан дээр анхааруулсан зүйлүүдээ ерөнхийдөө бол өөрөө дотроо бодоод тэ илүү дутуу одоо хэрэггүй зүйл рүү уруу татагдахгүй байхад болно. За тэгээд 12 дугаар сар чинь бусад одоо салбар зүйлүүд дээрээ ерөнхийдөө бол маш гоё эерэг гарч ирсэн. За тэгээ хийж гүйцэлдүүлэх ёстой зүйл нь ч гэсэн айгүй гоё зүйл гарч ирлээ. За тэгээд та бүхнийхээ одоо 12 дугаар сард эерэг байгаарэ, ад жаргалтай байгаарэ гэж бол хүсмээрэн. За тэгээд надтай хамт энэ удаагийн дугаарыг сонгож сонссон та бүхэнд одоо маш их баярлалаа. За тэгээд хамтдаа бас тарот картнуудтай талархацгаа та бүхэн ч гэсэн би талархаж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Сайн мэцхан уу? Та бүхэн сонгосон 4-р группийнхэн минь уншлагатаа тавтай морил. За та бүхний маань 12 дугаар сарыг одоо бүхэлдээ илэрхийлэх карт бол та бүхэн маань 12 дугаар сарда ерөнхийдөө бол хувийн сахилга бат маш сайтай байх нь байна. Анхаарал төвлөрөлт чинь маш өндөр байна. За үүнийгээ дагаад амжилт бас маш ихээр ирнэ. Хүсэл эрмэлзэл чинь ч гэсэн өндөр байх болно. Мөн шийдэмгий ерөнхийдөө бол хүсэл зоригтой өөрийгөө хянах чадвар маш өндөр те. Ерөнхийдөө бол оюухан чинь ер нь анхаарал төвлөрөлт чинь айгүй тийм сэрэг байх болно. За тэгээд ерөнхийдөө л тийм одоо өөрийгөө одоо илүү карьер одоо
ажил төрөл хийх ёстой зүйлүүддээ илүү анхаарсан сар болж өнгөрөх юм шиг харагдаж байна. За тэгээд ажил карьерийн тал дээр болвол ажил карьерийн тал дээр өөрийн зорилго ч маш тодорхой байх болно. За тэгээд ажил дээрээ хэрвээ та хариуцж авсан зүйлээ яг хариуцлагатайгаар хийгээд дуусгасан бол түүнийхээ ашиг шимийг хүртэн. За хэрвээ түүнийг хийж чадаагүй ямар нэгэн хариуцлага алдсан зүйл байгаа бол ажил дээр бол түүнийхээ хариуцлагыг бол хүлээх нь нэ. За тэгээд энэ дээрээ ч гэсэн та өөрөө тэгээд яг шударгаар үнийг хүлээж чадна. Хийх ёстой зүйлүүдээ бас хийж чадах нь байна. Ерөнхийдөө бол ажил карьерийн тал дээр ч гэсэн айгүй итэвхтэй ер нь бол гайгүй сар болж харагдчих. За тэгээд сурдаг хүмүүсийн маань хувьд бол бас яг ялгаагүй. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийгээгүй бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээн яг ингээд цаг тухайд нь хийцэн бол бас ингээд түүнийхээ үр шимийг хүртэнэ гэдэг юм уу? Ер нь бол яг тиймэрхүү байдалтай байна. За санхүүгийн тал дээр бол ерөнхийдөө бол жоохон алдагдалд орно гэж бол хэлж байна. За гэхдээ энэ дээр бол ерөөсөө имзэглэж болохгүй. За угаасаа хэрвээ ингээд алдагдалд орох юм болвол эн чинь таны ирээдүйд ирж байгаа илүү тийм сайн зүйлийн төлөө болж байгаа зүйл. Тийм болохоор үүнийг илүү зөвөр ойлгож эргээр хүлээж авч үзэл бодлоо өөрчлөх танд боломжийг олгож чаднаа. За энэ нь та энийг бол өөрөө эргээр маш зөвөр өөр дээрээ хүлээж авах хэрэгтэй. За тэгээд ингэснээрээ та илүү дээр санхүүгийн тийм шин суурийг эхлүүлж чаднаа. Санхүүгийн тал дээр бол танд маш их зүйлийг ойлгуулсан, маш их зүйлийг сургасан тийм үр өгөөжтэй сар болж өнгөрөх юм шиг харагдчихээн. За хайр дурлалын тал дээр тэгвэл 12 дугаар сар маань хостой хүмүүсийн маань хувьд бол хостойгоо багаар ажиллах ерөнхийдөө бол ер нь аль талдаа амжилттай ашигтай харилцах гэх юм уу? Ерөнхийдөө бол хамтарч ажиллах хамт ямар нэгэн зүйлийг хийхэд бол аль алинд нь ашигтай тийм маш гоё давуу талтай сар болж өнгөрөх нэ. За тэгээд ерөнхийдөө бол маш их гоё романтик үйл явдлууд бас байж болно. Хамтдаа ямар нэгэн ажил төрөл ямар нэгэн зүйлүүдийг хамтарч хийхэд бол айгүй тийм гоё байх нэ. За синглчүүдийн маань хувьд бол айгүй гоё карт гарч ирсэн. За синглчүүдийн маань хувьд бол ямар нэгэн харилцаа эхлүүлж магадгүй. За ямар нэгэн уулзалтуудаас тийм романтик байдалд хүрч магадгүй. Ямар нэгэн уулзалт тийм бүлгийн зүйлүүдээс хин нэгэнтэй танилцаж магадгүй. Ерөнхийдөө бол найзууд дунд мандаасаа ч юм уу аль эсвэл найзуудаасаа дамжуулж хин нэгэнтэй бас шинээр танилцаж магадгүй. За ерөнхийдөө бол нэг тийм шинэ харилцаа эхлүүлэх аль эсвэл өмнө нь таньдаг байсан хүнтэйгээ гинт бие биетэйгээ хайрын харилцаанд орох ч гэдэг юм уу ерөнхийдөө бол нэг тийм харилцааг эхлүүлэх гэсэн нэг тиймэрхүү зүйл бол гарч ирлээ. За тэгвэл манай 4-р группийн хувьд 12 сарда энэ онд багтаж яг юу хийх ёстой вэ гэсэн чинь илүү өөрийнхөө дотоод хүн рүү ажиллах хэрэгтэй гэж хэлж байна. Шинэ оноос өмнө өөрийгөө шинэ эхлэлд бол сэтгэл зүйн байдлаа бол бэлдэх хэрэгтэй. За урагшлах хэрэгтэй, урагшаа явах хэрэгтэй гэж байна. Ерөнхийдөө бол артаа орхих ёстой зүйлийг өнгөрсөнд үлдсэн зүйлийг өнгөрсөнд нь үлтээгээд түүнээсээ суралцах юмыг нь л аваад хэрэггүй зүйлсийг нь зүгээр л хаяад урагшаа тэмүүлэх хэрэгтэй гэж хэлж байна. За хэрвээ сэтгэл зүйч чинь хүртэл ингээд жоохон сөрөг мэдрэмж өгдөг мартаж чадахгүй байгаа тиймэрхүү сөрөг ямар ч зүйлэж болно альч хайр дурлал юу эдийн найзууд юунаас ч ирсэн бийж болно тэр зүйл гэр бүл тийм хэрэггүй асуудал байгаа болвол түүнийг тэр үед нь үлдээгээд тэгтээ түүнээс суралцах ёстой зүйлийг сурах хэрэгтэй. За тэгээд тэрийг зэгцэлж сэтгэл зүгээ урагшаа шинэ ирээдүг рүү тэмүүлэхэд бэлдэх хэрэгтэй гэж бол хэлж байна. За тэгээд 4-р группийн маань хувьд 12 дугаар сарын ер нь л маш их олон зүйлийг амжуулж хийсэн, маш олон зүйл дээр суралцсан. За тиймэрхүү сар болж ер нь өнгөрөх юм шиг бол харагдчихээн. За тэгээд энэ удаагийн миний дугаарыг сонссон, надтай хамтдаа байсан та бүхэндээ маш их талархаж байна. Хамтдаа бидэнд ийм үн цэнтэй мэдээлэл өгсөн картнуудаа бас талархацгаая. За тэгээд картнуудынхаа хийсэн энэ жилдээ багтаж 12 дугаар сартаа багтаж хийгэрэй гэсэн зүйлийг энэ бол
хийгийг бас хичээгээрэй. За тэгээд намайг сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.